За бацчи юухан байх уу? Окей. За сайн баха. За ингээд take week том эхлэх үү? За бац. За 3 2 1 гэхгүй юу гэнэ. Take week 2025. Take week 2025 амжилттай эхэллээ. За ингээд салбарын технологийн орхотнуудын нэгтгэл болсон 7 хоног амжилттай эхэлж байна. Ингээд 9 сарын 19 20-ны ивентүүдийг бид тээр бацгаар энэ сууж байна. За тэгээд бацгаар гэдэг нь бид нар товч тодорхой мэдээллүүдийг та бүгддээ олох гэж хичээн. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. IT парк. За тэгээд Take Week буюу манай одоо төвлөрсөн бус decentralized арга хэмжээний маш гоё болсон. Тэгээд 9 сарын 19-нд өглөө Fintech Summit-аар эхэлсэн байгаа. Тэгээд Fintech-ийн холбооны Fintech Summit-ийн зохион байгуулсан багийнханд баяр хүргэе. Манай баг бас өглөө очиод өргөн бүрэлдэхүүнээрээ очисон, маш гоё арга хэмжээ байсан. Тогтцол могцолт бол яг л тэр vibe-нд орсон. За тэгээд маш гоё байсан. Тэгээд сэтгэл. За энэ жилийн Fintech-ийн Summit маань болохоор The Next Wave Fintech for People and Planet урандор зохион байгуулагдаж байгаа. Шинэ үеийн финтек шийдлүүд, ногоон санхүү ба ESG, хиймэл оюун ба ёс зүйн зохицуулалт, төв банкны дижитал мөнгө, cross border финтекийн хамтын ажиллагаа зэрэг тулгымдсан сэдвүүдийг олон улсын төвшөнд хэлэлцэх ийм стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой Summit энэ жил одоо ингээд зохион байгуулагдсан. Тэгээ ер нь бидний харснаар бол бүх талууд оролцсон байсан, төрийнхэн очсон байсан, шийдвэр гаргагч нар очсон байсан. За санхүүгийнхэн гээд финтектэй холбоотой бүх хүмүүс очиж маш үр дүнтэй олон улсын оролцоон дээр бас тулгуурласан, үр дүндээ хүрсэн маш арга хэмжээ болсон, гоё арга хэмжээ болсон гэж харж байгаа. За тэгээд Take Week-д нэгдэж бидний бас салхийг хагалж маш гоё саммитаар эхлүүлсэнд баярлалаа. Финтек холбооныхондоо баярлалаа. Баярлалаа. Бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бас нэлээд сонирхолтой арга хэмжээ болсон. Энэ дээр манай баг очиж сурвалжлага бэлтгэсэн. Тэгээд энэ талаар. За энэ арга хэмжээ бол Монголын экспортыг дижитал руу холбох энэ чиглэлээр дугуйн ширээний хилцүүлэг ингээд зохион байгуулагдсан. Энэ талаар мэдээллийнхэн дэлгэрэнгүй бас та бүгдтэй хүргэе. За энэхүү арга хэмжээнд экспортод чиглэсэн жидүү кластерын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд хөгжлийн түншүүдийг одоо нэг дор цуглуулад экспортын санхүүжилтийн шийдлүүд, шинэ боломжуудыг хэлэлцэж, талуудын цаашдын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх юм зорилготой хэлэлцүүлэг болсон. Тэгээ арга хэмжээний хүрээнд Монгол кластерын хамтын ажиллагаа болон банк санхүүгийн салбар хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой юм бэ гэдэг чиглэлээр бас хэлэлцсэн ийм чухал арга хэмжээ болсон байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дугуй ширээний уулзалтаас гадна бас эрдэм шинжилгээний хурал болсон байна. Шинжилгээ ухааны академи одоо Монгол улсад тулгамдаад байгаа ялангуяа Улаанбаатар хотын бас нэг тулгамдсан сэдв төгжрэлтэй авцамын төгжрэлтэй холбоотой эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна. Энэ талаар бас манай баг очиж сурвалжлага бэлтгэсэн. Чамд ямар санагдсан бэ? Бас зохион байгуулалт маш гоё өргөн хүрээнд болсон байсан тийм. За Take Week 2025-ийн хүрээнд онцлог ивентүүдийн нэг гэж бол энийг харж байгаа. Яагаад гэхээр нийгмийн асуудал тийм үү, төвжирэл маань нийгмийн асуудал. Энэнд технологи бас хиймэл оюун ухаан хэрхэн эндээс шийдэл гарцыг нь хайж болох юм бэ гэдгийг энд одоо хэлэлцсэн байгаа. Нийтдээ 70 гаруй хүмүүс оролцсон гэсэн. За энэ маань л нийслэлийн салбарын хамгийн газар автозам болон холбоотой те бүх ингээ яам байгууллагууд, төрийн байгууллагууд оролцохоос гадна манай Монгол Улсын их сургууль, ШТС гээд ихтэй сургуулийн маань эрдэмтэн профессорууд энд өөрсдийн шийдлийг танилцуулж, эрдэм шинжилгээний өгүүлэлээ танилцуулсан 10 гаруй тийм томоохон төслийг бас танилцуулсан маш чухал ач холбогдолтой үйл ажиллагаа хэлэлцүүлэг өргөсөн. За тэгээд шинжилгээ ухааны академидаа бас Take Week 2025-д нэгдэж байгаад бас баярлалаа. Тэгээд дараагийн арга хэмжээ ямар арга хэмжээ болсон бэ? Бас олон улсын шин чанартай, сонирхолтой арга хэмжээ болсон. Энэний сэдвийг сонсоод би бүр маш гайхалтай, ямар гоё юм бэ гэж бодсон. Watch Party зохион байгуулсан. Watch Party тэгээ Faith Driven Entrepreneur 2025 Watch Party Монгол улсад зохион байгуулагдсан. За энэ үйл ажиллагаа бол Morning Star Residence-ийн ивент хоолд болсон. За ямар чухал ач холбогдолтой юм бэ гэхээр хамгийн их таалагдсан юм нь яг манай Take Week 2025-ын decentralized төвлөрсөн бус форматаар дэлхийн 450 гаруй хотуудад яг нэг цагт энэ Watch Party маань лайв стримээр зохион байгуулагдсан. Сегмент нь надад маш гоё санагдсан. Зохион байгуулж байгаа тэр оролцож байгаа оролцогч нар надад маш сонирхолтой санагдсан. Кризистэд итгэгч залуучуудын entrepreneur, технологи сонирхдаг, инновац сонирхдаг залуучууд нэгдээд 20 гаруй залуучууд тэнд одоо Watch Party-ны нэг хэсэг болсон байна. Тэгээд Watch Party үзээд оюундаа маш том мэдлэг мэдээлэл, инновацийн мэдээлэлтэй болсон байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд Take Week-д нэгдсэнд баярлалаа. За тэгээ энэ өдрийн хамгийн сүүлийн арга хэмжээ бол манай IT паркийн инкубатор компани болох Hakun Vision
болсон байгаа. Видео encoding. Тэгээ видео. За одоо дахиад авчих. За энэ өдрийн хамгийн сүүлийн арга хэмжээ бол манай IT паркийн инкубатор компани болох Hakun Vision компани маань. За видео encoding арга хэмжээ болсон тий. За. Тийм хамгийн сүүлийн арга хэмжээ маань IT паркийн 302 тоотод манай мэдээлэл технологи үндэсний паркийн инкубатор компани Hakun Vision компаниас зохион байгуулсан видео encoding арга хэмжээ ивент хийсэн. Тэгээ энэ бол маш сонирхолтой арга хэмжээ болсон. За өөрсдийнх нь бүртгэл нь 10-аар хаана гэсэн байсан. 30 гаруй залуучууд оролцсон. Яагаад 30 залуучууд оролцсон? Тэр талаар нь дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За манай Hakun Vision компани бол Vigor TV платформыг хөгжүүлж явах явцдаа маш олон шийдлүүдтэй тулгарч асуудал проблемтэй тулгарсан. За энэ бүх туршлагаа бусад бас салбарынхандаа түгээе гэдэг зорилгоор воркшопыг зохион байгуулсан. За нөгөө нэг нэлээд мэргэжлийн төвшний хүмүүсийн хийдэг төрөл байсан учраас 10 хүнээр бүртгэлээ хаана гэж уг нь төлөвлөж байсан. Гэхдээ оюутнууд идэвхтэй оролцсон, мэргэжилтнүүд идэвхтэй оролцсон. Тэгээд 30 гаруй хүнтэй воркшопоо зохион байгуулсан. Tech Week 2025-ын эхний өдөр ингээд маш амжилттай өрнөсөн байна. Маш гоё халуун сэдвүүд яригдсан байна. Шинжлэх ухааны сэдвүүд яригдсан байна. Tech Week-ийн 2 дахь өдөр 9 сарын 20-ны өдөр маш чухал арга хэмжээ болсон. E-Mongolia 5T-ийг нээлт болсон. Ингээд E-Mongolia 5T-гээ ингээд апдейт хийж олон нийтэд танилцуулсан. E-Mongolia хамт олондоо бас баяр хүргэе. Баяр хүргэе. Монгол улс орондоо 20 гаруй телевизээр маш олон одоо чанал сувгуудаар нээлттэй хийсэн. Энэ одоо нээлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ямар мэдээлэл байгаа вэ? E-Mongolia 5T юугаараа давуу талтай юм бэ гэхээр ерөнхийдөө хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлж байгаа гэсэн үг. Иргэдийг шууд хөтлөх хиймэл оюуны зэстэй болсон байгаа. Илүү утгачлал одоо хайгаал тэл үйлчлэгийг авна гэсэн үг. Дээрээс нь бас натриатын үйлчлэгийг бага багаар одоо ингээд иргэдтэй төв утгахгүйгээр натриатын үйлчлэгийг хаалж эхэлж байгааг сонссон. За мөн өөр бас шууд кол хийх за чат холбогдох гэх мэтчлэн шийдлүүдийг бол танилцуулсан байсан тийм. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өсөн Mongolia-гийн вебсайт болон Facebook хуудас руу ороод та бүгдэд нээлттэй бүр маш гоё контент хүргэсэн байлээ. Миний сонсноор Mongolia 5T дээр бас төрийн үйлчлэгээний төрийн байгууллагууд бүгд нэгдэж орж ирж байгаа. За тэгээд бусдын тэр сайтууд нь шилэн мэдээллүүдийг хүргэх ёстой гэсэн тэр иргэдтэй нээлттэй байх ёстой мэдээллүүдээ Mongolia дээр нэгтгэж байрлуулж байгаа. Тэр ер нь төрийн байгууллагын сайт бол Mongolia дээр нэгдэж байна л гэж би бол ойлгосон. Tech Week нэгдсэн Mongolia хамт олонд баярлалаа. За 9 сарын 20-21-ний өдрүүдэд Mongolian Aftermarket Expo Sky Resort-д зохион байгуулагдсан байгаа. Тэгээ маш өргөн үрээтэй маш гоё экспо зохион байгуулагдаж байгаа. За юу болж байгаа юм гэхээр автомашинтай холбоотой сэлбэг, тоног төхөөрөмжөөс тэнд одоо үзэсгэлэн байршихаас гадна санхүү, даатгал, ухаалаг шийдэл зэрэг ингээ бүгдийг нэг дор төвлөрүүлсэн экспо болж байгаа гэсэн үг. Манай Tech Week-д бас нэгдэж манай хамгийн түрүүнд бүтгүүлсэн ивентүүдийн нэг байсан дээр. За манай мэдээллийн технологийн үндэсний парк бол яг Tech Week-тэйгээ холбогдуулан өөрсдийнхөө яг зохион байгуулдаг сургалтуудыг энэхүү 7 хоногийн хугацаанд зохион байгуулж байгаа. За 9 дугаар сарын 20-ны өдөр бол хэрхэн рейд бэлтгэх вэ? Энэ маркетинг медиа талын сургалтыг манайх одоо сургалтынхаа эхний сургалт болгож орсон байгаа. Бас яг зорилттой сегмент дээр тийм. Хөтөлбөргүйгээр зорилттой сегментэд энэ сургалтыг орсон байгаа. 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ивентүүд бол юм байна. Тэгэхээр ер нь цаашдаа одоо ингээд эх 7 хоногоос 22-наас 26-ны хүртэл ер нь маш чухал маш гоё арга хэмжээнүүд болно. Энэ талаар товч үзэгчдэд мэдээлэл хүргэх. Та хэдтэй товч мэдээлэл хүрэхэд яг одоо нэгд өдөр буюу 22-ноос эхлээд Монгол улс даяар гэдэг концепцийн дагуу манай төрийн цахим үйлчлэгийн зохицуулалтын газар маань 21 аймаг дахь хэлэлцүүлгүүд эхэлж байгаа. Замын төвөгжрөл, автомашин, fake driving гэх зэрэг яг эдгээр шиг сонирхолтой ивентүүд маш олон байгаа. Хамгийн чухал нь одоо та 22-ны өдөр манайх албан ёсны хэвлэлийн бахуурлаа хийн. Энэ дээр бас PESO бас олон улсын нэлээд том одоо unicorn компанитай хамтын ажиллагаагаа байгуулж хамтын ажиллагааны гэрээ байгуулж одоо Монгол улсад үйл ажиллагаагаа оруулж ирж байгаа. Тэгэхээр PESO компанийнхаа хамт олонд бол Tech Week-ийн хүрээнд ийм том арга хэмжээ хийж байгаад бол баярлалаа. Тэгээд ер нь 22-наас 26 хүртэл маш гоё ивентүүд болно. Тэгээд Tech Week таймтай үргэлж хамт байгаарай гэж хүсье. Технологийн 7 хоног үргэлж байна. Tech Week 2025. Tech Week 2025 энэхүү арга хэмжээ бас нэлээд өргөн хүрээнд зохион байгуулагдахад дэмжлэг тусалцаа спонсоруудгүйгээр бол энэ арга хэмжээ бол төсөөлшгүй. Тэгэхээр манай Tech Week 2025 арга хэмжээний спонсорудаа бас та бүгдтэй танилцуулъя. За Golden спонсороор бол TESO Group-ийн TESO Investment компани маань орж ирж байгаа. Тэгээ TESO Investment компанид бол маш их талархлыг илэрхийлье. Нийт баг бүрэлдэхүүнийхээ өмнөөс.
TechWeek 2025-ын спонсороор мэдээлэл холбооны операторуудын ассоциац спонсор хийж байгаа. Тэгээд 4 өргөн телефон дөрвөлээ бас манай TechWeek 2025-ын нэг хэсэг болж спонсороор дэмжин ажиллаж байгаад талархлаа илэрхийлье. Mobicom, Unitel, G-Mobile, Skytel гэх бүх операторууд маань TechWeek 2025-ын нэг хэсэг болж байгаа шүү.